Тэр айхтараа. Ингээд одоо соёлын хурамжил. Ясаач юм. Тэгээ чимцэр ингэж одоо нөхөр байна. Хятад хүний занга. Санхүүгийн чадамжгүй байж хөрөнгө оруулалт хэмээн монголчуудыг хуурж хамтарсан компани байгуулад хотонд ороод хонь миник гихчээр нас өндөр 3 хөгшний уурхайг Ли Жунхва гэх хятад эмэгтэй өөрийн болгохоор занг тавин арга сам хайж ээж болзошгүй баримтыг бидний удаад баримтын мөр нэвтрүүлэгтээ хөндөх болно. Алгаа булаг компани Сүхбаатар аймгийн Дөхмийн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2013 онд авч, улмаар өөрийн хөрөнгөөр 2014 оноос эхлэн нүүрс олборлох ажлыг эхлүүлж, орон нутагтаа борлуулж эхэлсэн байдаг. Гэтэл Монгол Ардын хувьсгалт намын нарийн бичгийн даргаасан Чимэд сүрэн 2017 оны 5 дугаар сард Алгаа булаг компанийнхантай холбогдож нүүрс худалдаа авах хятадууд байгаа талаар хэлж удаа дараагийн уулзалтын дүүнд тэд хамтран ажиллахаар болсон байгаа юм. Харин хятадын иргэн Ли Жунхва өмнө нь Монголд нүүрсний уурхайд хөрөнгө оруулсан ч үр дүн муутай байсан учраас Алгаа булаг компанитай дундын компани байгуулж санхүүжилтийг хоёр талын хяналтанд дор явуулах саналыг тавьж улмаар Алгаа булаг үүнийг нь зөвшөөрсөн байдаг. Ингээд Алгаа булаг компани эзэмшлийн Дөхмийн уурхайд хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан хятад иргэний хүсэлтээр нэг бүс нэг зам Дөхмийн уурхай нэртэй дундын компанийг 2017 оны 12 дугаар сараас 2 жилийн хугацаатай байгуулж 51%-ийг нь хятадууд, 44%-ийг нь Алгаа булаг компани, 5%-ийг нь холбогч нэрийдлээр Чимэд сүрэн эзэмшиж, ерөнхий менежерээр хятадын иргэн Ли Жунхва хамтарсан компани төлөөлөн өдөр зөвлөлийн дараагаар түүний охин Сүн Лина нар болсон байна. Харин хятадуудын Дөхмийн уурхайд оруулах хөрөнгө оруулалтыг хянахын тулд дансны гүйлгээнд 2 дугаар гарын үсэг зурх хэрэгтэй нягтлан бодогчийг Алгаа булаг компаниас томилж тэд уулын ажлаа эхлүүлжээ. Гэтэл ажил эхэлсэн эхний сараас л үйл ойлголцол гарч эхэлсэн байгаа юм. Учир нь Алгаа булаг компани Дөхмийн уурхайд нийж бүрэн хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадамжгүй хэрнээ Монгол иргэдийг хуурж нэг бүс нэг зам Дөхм уурхай нэртэй дундын компани байгуулж зангандаа оруулсан хятадын иргэн Ли Жунхва тус дундын компанийхаа дансанд Дөхмийн уурхайтай огт хамааралгүй орлого зарлагын гүйлгээ хийж дансыг нь хувь хүний данс мэтээр ашиглан хөрс хуулалтын компаниудад өглөг ажилчдын цалин татврын өөрөө хуримтлагдаж эхэлсэн байгаа юм. Хөрөнгө оруулалтыг тоо хэмжээ, хугацаа энэ бүхийг бол жагсаалтаар гаргаж түүзээр батлуулж ажиллах тийм заалт байсан. Энэ заалт бол одоо тэгэл эхний өдрөөс огт хэрэгжээгүй. Мөн гэрээнд бол одоо хамтарсан компани ерөнхий нэгтлэн бодохыг бол Алгаа булаг хувьтай компаниас томилж одоо бүх гүйлгэн дээр 2 дугаар үсэг зурж одоо хянах тухай асуудал байсан. Гэвч бол энэ хоёр заалт бол хоёулаа үндсэндээ биелээгүй. Өөрөөс болж энэ хөрөнгө оруулалт бол нэг тийм нэг урсгалаараа сайн дурын ажил болж хувирсан. Хөрөнгө оруулалтын гол цөмийг одоо эзэлдэг үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт бол одоо хийгдээгүй. Өөрөөр хэлбэл одоо зам тэгээд одоо цахилгааны дэд бүтц уурхайг усжуулах систем гэх мэтлэн ийм нэлээд их одоо хөрөнгө оруулалт шаарддаг энэ ажилд бол хөрөнгө оруулалт чадахгүй гэдгээ бол хийсэн. Өрийн занганд оруулав. Анх Дөхмийн уурхайд чинь шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж ашгаа хуваах зарчмаар ажиллана гэж амгаарч нэг бүс нэг зам Дөхм уурхай нэртэй дундын компани байгуулж өөрөө ерөнхий менежер болсон хятадын иргэн Ли Жунхвагийн ажил хяналтаас гарч тэдний дунд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бараг хэрэгжихгүй болж эхэлсэн байгаа юм. Үүгээр зогсохгүй Дөхмийн уурхайн лиценз эзэмшигч Алгаа булаг компанийг үргэлжийн өрийн дарамтанд оруулах занг болж хувирсан байна. Компани дансаар ямар хэмжээний мөнгө орж ирээд хаашаа гарч байгааг нь талаарч ямарч мэдлэггүй болж хувирсан. Нягтлан бодох маань бол хэлдэг байсан. Одоо ерөөсө тайлан тоосоо гарах ямарч боломжгүй болчиход байна. Инженерээс мэдээд өгөхгүй болох зэрэг чинь ямар тайлан санхүүгийн тайлан гарахаас үл мэдхээ байгаад байна гэдэг. Сая 500 мянган тонны үрс олборлох ёстой гэтэл нэг 137 мянган тонны үрсийг тэр хугацаанд одоо олборлсон байдаг. Түүний үүний болох нэг 7 тэрбум төгрөгийн орлогыг бол нэг бүс нэг зам
төхөм уурхай бол одоо олсон баг. За тэгэхээр хөрөнгө оруулалтаасаа бол 20 тэрбум гэж ихэн гаргасны нь бол одоо олгоо уулгийнхан хянаж үзээ 16 тэрбум болгосон. 16 тэрбумаас бол 137 мянган тонн нүүрсний үн болох 7 тэрбумыг хасгаар саана нэг 9 тэрбум орчим төгрөгийн одоо алдагдaltaй ажилласан гэсэн тооцоо гарч байгаа. Тэр алдагдaltaй ажилласан 9 тэрбумын алдагдлын олгоо уулгын 44% доногдох хувь нь бол нэг 3.9 тэрбум л болж байгаа. Ингэж тооцоо гаргаад акт үлдсэн. Одоо нэгэн тал биднээс хамтарсан компаниг одоо хянаж чадахгүйгээс хойш энийг ерөөсөө татан болгох. Ядууч нь өөрснөө бол сонсгоч хүсээгүй. Уурхайд оруулсан эргэлтийн хөрөнгө буюу хөрс суултын зардал нь уулын ажлын хэмжилтээр тодорхой гардаг тул гарсан тоотой маргаан гарах зүйлгүй гэдэг. Довчхондоо Дөхмийн уурхайд иж бүрэн хөрөнгө оруулалтын хэмээн дундын компани байгуулсан хятадууд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг нь хөрс хуултад зарцуулж үүнийхээ 7 тэрбум төгрөгийг Дөхмийн уурхайгаас 137 мянган тонн нүүрс олборлож зараад нөгчгсөн байдаг. Ер нь хамтарсан компани байгуулад ажилласнаас хойш олгод булаг компани ашиг хүрсэн зүйл байдсан болов хүрсэн бол одоо нийтдээ хэдэн төгрөгийн ашиг хүрсэн байдсан бол олгод булаг компани даансанд ер нь 5 сая төгрөг л орсон байдаг. Одоо тэр нь бол нэг гэрээндээ заасан байдгийн ашигын урьдчилгаа гэж нэг 5 яон гэж шилжүүлдэг байсан. Түүний 5 сая төгрөг орсон байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол ерөөсөө анханасаа ийм үр ашиггүй ажил болсон учраас биднээс бол 2 жилийн хугацаанд зогсоосон тулдаа харин өнөөдөр биднээс 3.9 тэрбумын одоо алдагдал төл хэмжээнд бол очиад явж байгаа. Нэг ус нэг замын бол тухайн үед бол өөр оператор компаниуд өхөөр татврын өөргөд нэлээд хоримтлагдсан байсан. Тэгэхээр хятадын иргэд санхүүгийн чадамжгүй ээж иж бүрэн хөрөнгө оруулъя. Үүнийгээ хамтарсан компаниар л хийгээд байсны цаана Дөхмийн уурхайг эзэмшигч олгой булаг компанийг өрийн занганд оруулаад уурхайг нь өөртөө авах гэсэн далд санаатай байсан байж болзошгүй байгаа юм. Хятад бол нэг бүс нэг замыг ерөөсөө нэг тийм мөнгө дамжуулах хэрэгсэл болгож л одоо байгуулсан юм уу гэж боддгийг. Дээр нь бол олгоо булаг гэдэг нэрийг оруулчихтай зэрэг олгоо булгын тусгай зөвшөөрөл эзэмшигч тэгсээ тэнд нэг тийм уурхайтай. Тэгэл тэргээр л мөнгө босгох юм уу тэргээ босгосон мөнгөө тэргээр дамжуулж одоо өөрсдийн дураараа зарцуулсан тэр их мөнгөө одоо эргээд олгоо булгуур одоо тохоод байгаа ийм л асуудал гэж би одоо хувьцаа эзэмшигчийн хувьд боддоо шүү дээ. Харин хятадын иргэн олгой булаг компани Дөхмийн уурхайд хөрөнгө оруулна гэж ажиллахдаа байгаль орчны менежментийн 18 оны төлөвлөгөөнд заагдсан ажлыг хийгээгүй. 60 км шорон зам гаргасан. Аюултай хог хаягдлыг бүртгэдэггүй. Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу үйл ажиллагаа явуулдгүй зэрэг 18 зөрчлийг тухайн үед мэргэжлийн элтийн ерөнхий газраас илрүүлж уурхай дээр үйл ажиллагаа явуулж исэн техник хэрэгслүүдийг нь лацтаж уурхайн үйл ажиллагааг хаасан байгаа юм. Энэ үеэр хөрөнгө оруулагч Ли Жунхва машиндаа суугаад нутаг руугаа зугтаад явсан гэдэг. Хайгаад олддоггүй 100 гаруй машин ба хуулийн занг. Хятадын иргэн Ли Жунхвагийн охин Сүнлина болон нөхөрөө Сун Юхугийнх нь нэрээр Аршан Дава, Эрдэнийн Олз, Миндунгийнх бөөний худалдаа, ашигт малтмал гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдтэй хэд хэдэн компани Монголд бүртгэлтэй байна. Мөн олгой булаг компанийнхантай хятадуудыг анх уулзуулсан Чимэд сүрэн мөн Ли Жунхвагийн нөхөр Сун Юху нар нь хөөд тараас гэх нэртэй автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг компани хувийг эзэмшиж байжээ. Хятадч нь өөрснөө бол 100% эзэмшилтэй нөөцний уурхаар энтер байдаг л та. Тэгэл тэр лүгөө хөрөнгө оруулахдаа заавал нэг ус нэг замын дансаар оруулж шилжүүлсэн байдаг. Тэр нь бол одоо бас анхан шатны материалаар батлагддаг юм л да. Довчхондоо хятад эмэгтэй Ли Жунхва эдгээр компаниудад оруулсан мөнгөө нэг бүс нэг зам Дөхмийн уурхай дундын компани дансаар гүйлгэж эцэстээ үүнийгээ Дөхмийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалт мэтээр тайлагнаж 60 тэрбум төгрөгөө алдсан хэмээн худал мэдээлэл тарааж олгой булаг компани гүйцэтгэх захирал 70 гарсан Эрдэнэгойг цагдаад өгч хуулийн занганд оруулжээ. Тэр айхтар авгаа. Ата хамтран үдээс надад байдгийг юм. Тэдэн дээр чи бороо үдэн хэлсэн байна. Энийгээс салж үз гэж ярьдаг байсан надад. Тэгээд зайн гайхуулгууд. Ингээд авчитэл утар нь олдно гэдэг ингээд яриад. Ийгээс үлдэн тэгээд намайг эднэ амаг залхин надаас залсан тэдэн тэр бомдор залсан. Ясаа бага юм уу одоо ингээд. Хөөд нь уурхай юм хаалгаа.
Тэгээд 3-4 жил уурхаачаад байж штэ. Ажилласан бол нэг жоохон халуулаа 3 жил одоо би сэтгэл санаагаар унаар тэрээс бөө зүрхэд тэгээд бүх юм өвчтэй болсон. Энэ хүмүүсийн ингэж байгааг нь цааш шалтгаан нь магадгүй энэ төхмийн уурхайг чи өөрийн болох гээд байгаа юм биш үү үстэй гэж харагдаад байна. Тэр үнэ. Төхмийн уурхайг тэгж авчихсан надтай. Бүгд найрамдах Хятад улсын иргэн одоо та бүхнийг 60 тэрбум төгрөгийг одоо хөрөнгө оруулалт хийгээд одоо энэ хүмүүс заллиулчихсан гэдэг Монголын хэвлэлд нулимс таслуулаад яриад идэг шүү дээ. 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт танай компанид хийсэн юм уу гэдэг дээр та бас хариулдаг гэж. Тийм юм байхгүй гэдгийг бол одоо тэгээд бүгд л мэдж байгаа. Тэр санхүүгийн баримтанд байж байгаа. Монгол улсад 60 тэрбум оруулсан уу гэдэг асуудал чи бол тусдаа асуудал. Гэхдээ тэр 60 тэрбумнод одоо олгоовлог компани ямар хамаатай юм бэ гэдэг асуудлыг л уул нь хуулийн хяналтын байгууллагаас одоо шийдэх ёстой юм л да. Ярил одоо ингээл өө чайлал нийгмийн сэтгэл зүйн нийлүүлэх гэл ингээл байгаа нь одоо нэлээд гайхалтай юм болоод байгаа. Ер нь тэр 60 тэрбум төгрөгийг ер нь юу юунд зарцуулсан гэж та бүхэн тайлбарлаж одоо танаас энэ залилчлаа гэж үзээд идэгий. Юу л бидний зарцуулсан юм байх. Юу тэр наадаа ингэж görдөг байхгүй. Тэр хонтой юу тэр ашигтмал нүржи ахын бол тийм ээ. Мэдээд галзуун ажил хийжтэй. Бага маш оролт ирж галзуураар дамжуулсан нэг хүнтэй оролт дамжуулсан үзээд баахан хөрөнгө сэтгцэн мэт юм байна. Гэтэл тэр машин танад орж ирээ. Юу орж ирэх вэ тий. Мөн тэрээр нийт 100 гаруй нүүрс тээврийн машиныг дундын компани нэр дээр гайлыг төрөг ормоор Монголд оруулж ирсэн сураг байдаг ажээ. Гэвч эдгээр машинууд нь дөхмийн уурхад ажиллаагүйгээр барахгүй магадгүй өөр уурхад ажиллаж байгаад хятад руу буцаад гарсан байдаг байна. Гэтэл эдгээр машины үнийн дүн хүртэл дөхмийн уурхад оруулсан хөрөнгө оруулалт болгоод тайландаа тусгасан байж магадгүй гинэ. Үүгээр ч зогсохгүй замын ажилд ашиглах боломжгүй техник эдийн засгийн үндэслэлийг 400 гаруй сая төгрөгөөр үнэлэн хөрөнгө оруулалтын тайландаа тусгасан байжээ. Хятадын иргэн Ли Жунхва Монголын хэвлэлд 126 сая вон буюу 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ярихдаа дөхөм уурхайд хөрөнгө оруулалт хийсэн хяналтын хуудас гэж толгойсон хүснэгтийг харуулдаг. Уг хүснэгтэд Сүхбаатар аймаг дөхөм сумыг ивент итгэсэн, хуульчийн зардал, худаг малтсан хүмүүсийн зорчих визгэсэн утгыг багтаасан байх бөгөөд нийт дүнг 52 сая гэжээ. Тэгвэл үүнийг 2019 оны Яны ханштай тулгаж үзвэл 20 тэрбум төгрөгтэй дүүцэж байна. Энэ тоог олгой булаг компани хянаж үзээд 16 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Үүний дийлэнх нь хөр суултын зардал болохыг баримтаар тогтоосон гэдэг. Тэгвэл Хятадын иргэн Ли Жунхва Монгол руу зорчсон визний төлбөрөө хүртэл дөхмийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалт гэж магадгүй тооцож байжээ. Монголыг монголоор нь барих занг. Муу бол хойдлын харавахаг гихчээр нэг хуулийн этгээд болон Монгол улсын иргэн Эрдэнэ даваа дэмбэрэл гом барагчаа гэсэн 3 хөгшний эзэмшлийн дөхмийн уурхайн талаар Хятадын иргэн Ли Жунхва ярихдаа Дорилог Жавын дүү Баатар гихчийг холбон иргэдийн толгойг эргүүлдэг. Ер нь танай компани нийтдээ хэдэн хувьцаа эзэмшигчтэй юм. За Монгол улсын ерөнхий прокурор байсан Дорилог Жавын дүү Баатар гэдэг хүнийг одоо танай компанид хувьцаа эзэмшдэг. Магадгүй энэ хүн нь нөлөөлөд одоо энэ хүмүүс одоо хятадх иргэдийг одоо заллиад байна гэдэг зүйлийг энэ бүгд найрамдах Хятад улсын иргэнд ярьдаг шүү дээ. Манай компани нэг 5 хувьцаа эзэмшигчтэй байсан. Түүн дотор бол Баатар бол байсан. Яг байсан гэхдээ зөв Баатар хувьцаагаа бол шилжүүлээд биднээс бол Баатарын хувьцааг хөдөлж авсан. Одоо бол Баатар манай компани тавлаа ямар ч хамааралгүй. Ямар ч тийм одоо залилсан барьсан юм бол бидний зүгээс бол үндэ байхгүй шүү дээ. Харин залилсан гэдэг асуудал босч байгаа бол харин биднээс л залилуулчихад байна л гэж би бол харж байгаа. Хөрөнгө оруулсан гэдэг хөрөнгөө өөрийнхөө байгуулсан компани захирал нь өөрөө түүзийн дарга нь охин бүх эрх мэдэл тэнд биш. Оруулсан компани тэнд л байгаа бүх хөрөнгийг зархан зарцуулах бүх эрх мэдэл энэ хүнд байгаа үстэй. Хөрөнгө оруулсан юм бол биднээс бол тэнд чи ямар эрх мэдэл байхгүй шүү дээ. Та ер нь тэр Дорилог Жав гэдэг хүнтэй уулзч үзсэн үү? Үзээгүй. Тэгээд урд моргийн зөвөр харцлаасан. Нийлээд бол залцсан байхгүй. Хөөе би барайг хараагүй.
Тэгвэл өдгөө олгой болог компанийнхантай хятадуудыг холбож өгсөн нэрийдлэр нэг бүс нэг зам дөхөм уурхай нэртэй дундын компани 5% эзэмшдэг Чимэд сүрэн 1 тэрбум гаруй төгрөгийг олгой болог компаниас нэхэж уурхайн замыг хааж нас өндөр гарсан 3 хөгшнийг ч дээрлэх болсон байна. Чимэд зөндөө ер нь уулздаг. Тэр халуулсан чинь. Эхний жилийн сая нэг ажлаар гараад ирсэн байл. Давгаад нэгэн тахиад байсан. Чимэд төрөм төгрөг нэгсэн гэсэн. Нэг замын асыг. Манай уртлын нэг бас нэг тустай уурхай байгаа. Яг тэр уурхайгийн зам хажуугаар бол манай тээврийн зам явдаг. Тэр замын бол одоо хаац. Тэгээд манай захирал энэ төр бол одоо хууль хяналтын байгууллагаас хандаад ингээд олгогдох бичиг баримттай энэ төр өгсөн байгаа. Бид Хятадын иргэн Ли Жунхагаас 2 талын байр суурийг авахар очсон боловч Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 заасан иргэдийн мэд хэрхийг үл хүндэтгэн хэвлэл нийтлэг хэрэгчлөөнд халдаж эрүүгийн хуулийн 14 дугаар зүйлийн 3-т хамаарах ноцтой үйлдэлийг тэрээр гаргаж байлаа. Иймээс бидний 2 талын байр суурийг түүнээс авах гэсэн ажил мухарсан юм. Авилга хээл хахиулыг ажлын арга барилаа болгож Монгол улсын холбогдох хууль дүрмийг уландаа гიშгэж хамтрагчаа өрөнд оруулж зориудаар бизнесийн булаадаг ийм бол бас нийгэмд байна гэж бодоод байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын нэрийн дор монголчуудыг хохироод бизнесийг булааж байгаа энэ монголчуудаа энэ хэн хамгаалах вэ гэдэг асуудал бас л одоо эргэлзээтэй болоод байна л та. Санхүүгийн чадамжтай хөрөнгө оруулагчид Монголд туйлын хэрэгтэй. Гэтэл Хятадын иргэн Ли Жунхаа шиг санхүүгийн чадамжгүй байж хөрөнгө оруулсан нэр зүүж Монголын хуулийн тогтолцоог ашиглан монголчуудыг өөрийн хуулийн занганд оруулдаг байж болохгүй.